Өсвөр үхийн барилдаанд 32 хүчтэн зодгосноос Ховдаймгийн Мөссөнгөрийн таймгийн эцэст жилийн алтан үеийн Спашны дээр гаргаж авлаа. Ховдаймгийн Мөссөнгөрийн таймгийн эцэст жилийн алтан үеийн хөө залуу Ганбаатар үзүүрлээ. Өсвөрийн бүхий барилдаанд хэдэн удаа барилдаж байгаа вэ? Анхныхаа удаа барилдаж. Сөвгөрсөн бөхчүүдийг Анхны жил барилдаж байгаа. хүндэт өндөрнө хүндэт өрнөдөө. Одоо удамтай бөхчүүд байгаа юу? Аав ээж удам өгсөөнийхөө талаар ярихгүй. Хамгийн одоо шүтэж хүндэж явдаг бүх юм бэ. Баян мөнгө шин зай. Маа Баталзын арслан байгаа, хангаа ор байгаа. Тэгээ манай аавгах аймгийн арслан 50 гэж байгаа. Ховд аймгийн дээрсэн юм. Бэлтгэл сургуультай хаана хийсэн бэ? Ховд өвхийн дэвжэн дээр гэдгээ. Хэдэн настайгаас эхэлж бөхөр хичээлж байгаа вэ? 2 жилийн өмнөөс хийж байгаа даа гэж. За улсын наадмынхаа өсвөрийн барилдаанд барилдсан уу? Улсын наадмында барилдаа шүгээн амьдулжсэн. Цаашдын зорилго юу вэ? Маш их том мөрөөдөл тээж байгаа байх. Олон сайхан бөхчүүдээс одоо үлгэр дуурайл аваад яг одоо түүн шиг сайхан бөх болох юмсан гэд бас бодоод мөрөөдөд явж байгаа юм үлгэр дуурайл авдаг бөхчүүд бас байгаа. Тэгээ ховдын сайхан заанууд шиг сайхан заан болохыг хүсдэг. За Ховд аймгийнхаа наадамд үзүүлсэндээ баяртай байна. Өсвөрийн бүхий барилдаанд үзүүллээ. Төрүүлж гисэн ээж аавдаа баярлалаа. Аав ээжийнхээ танилцуулахгүй юу? Бас удамтай одоо бүх айлын хүүхдээ байгаа гэж байна. Тийм манай аавыг одоо аймгийн начин ээжтэй Алтан ууг гэдэг. Тийм манай аав аймгийн начин золтой. Манай ээжинд бол болохоор Улсын зам мэгмөр сүрэн аймгийн арслан Баяр Жовлон гэдэг удамтай хүүхнэр байгаа. Бэлтгэл сургуультай хаана хийж байгаа вэ? Цаашид бол бас их том мөрөөдөл тээж байгаа гэж бодож байна. Цаашдын зорилго юу вэ? Одоо цаашдын зорилго бэлтгэл сургуультай сайгийгээд улсын золтон болох тоо. Энэ жил бэлтгэлээ сүүж ууландаа завхандаа бүхий дэвжээний бүх нэртэйг хангасаа. Хинээс хамгийн их одоо суралцдаг вэ? Хангаа ургаас суралцдаг та. Нүтгэхийн аваргаас. Хэн гардуулж байна. Наадамчин халуун сайхан алгад асуултаар баяр хүргэж амжилт хүсье.